8.11. Өнөөдрийн сэдэв хөрөнгийн зах зээлийн 2 дахь хаалга. Биржийн бус зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн дараагийн шат. Бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлье, аж ахуйн нэгжээ томруулъя, ашиг орлогоо нэмэгдүүлье гэхээр хөрөнгө мөнгөний асуудалтай нүүр тулж мухардалд ордог үе ард хоцрох гэдэл байна. Учир нь бизнес эрхлэгчид эргэлтийн хөрөнгийн болон шин төслийн санхүүжилт авахдаа зөвхөн банкны хаалга татдаг байсан бол сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл дээрээс хувьцаа бонд гаргах замаар санхүүжилт татах явдал амжилттай үргэлжилж байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд дэм ташуур болох нэгэн шинэ хуудас нэгдээд 9 сар болж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлийн 2 дахь хаалга буюу биржийн бус зах зээл өнгөрсөн оны 9-р сард үүдэнэсэн. Энэ хугацаанд 30 гаруй аж ахуйн нэгж 370 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Хуйг. Үнэт цаасны зах зээлийг 1991 оноос 20 он хүртэл ерөнхийдөө хүмүүс хөрөнгийн биржил төсөөж та бүхэн мэдж байгаа шүү. $1000 эрхээ хувьцааг өгье гэхээр нөгөө биржийн үүдэн дээр л хүмүүс бужигнаад идэг. Хүмүүс юм асууя гэхээр хөрөнгийн зах зээл гэхээр биржил гэж толгойд буугаад идэг. Тэгвэл одоо яаж байгаа вэ гэхээр 21 оноос эхлээд биржийн зах зээл болон биржийн бус зах зээл гэдэг ийм хоёр ойлголт бий болж ирж байна гэж ойлгож байна. За та бүхний биднээс мэддэг нөгөө нэг үүсмэл санхүүгийн хэрэгслүүд гол арилжаалагддаг. За түүний дараагаар бол өрийн хэрэгслүүд байдаг. Манайх бол яг энэ зах зээлийг шинээр эхлүүлж байгаатай холбогдуулаад өрийн хэрэгслийг болоо тавмгайлж 4 журмаа боловсруулсан. Гэхдээ ерөнхий суурь хорооноос баталсан журмын хүрээнд болохоор үнэт цаасны тухай хуулийн 5.1 заасан бүх үнэт цаасыг хаалтаагаар буюу мэрэгжлийн хөрөнгө оруулалт арилжаалах бол манай биржийн бус зах зээл дээр арилжаална гэдэг энэ том ёол ороод ирсэн. Өөрөөр хэлбэл биржийн бус гарахаас өмнө та бүхэн мэдчихвэл нөгөө банк бусууд юм уу, зарим хувь байгууллагууд, андеррайтинг компаниуд ингээл бонд босгол яваад идэв шүү дээ. Бүртгэлгүй байдаг байсан. Тэгвэл одоо заавалчгүй бүртгэгдэж байгаа. Тэр нь манай дээр бүртгэгдэж байгаа гэсэн ийм санаа гарч ирж байгаа. За тэгээ өмнө нь бол биржийн бус зах зээл бий болохоос өмнө бидүүс нэг зах зээл дээр нэг 50-аас 100 тэрбумын бонд байна да гэж юм боддог байсан бол тийм биш байсан байна. Ягаад гэвэл яг одоо ингээ бүртгэлээ хийгээд эхэлсэн чинь яах нь 4 сарын 12-ны байдлаар бол 373 тэрбум төгрөгийг энэ биржийн бус зах зээлээс босгосон байгаа. Биржийн бус зах зээл бий болсноор яаж байгаа вэ гэхээр андеррайтерын үнэт цаас андеррайтераа сонгоно. Андеррайтер нь холбогдох нөгөө журмынхаа дагуу холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлээд манай бүртгэлийн хороонд материал өгнө. Бүртгэлийн хороо 5-аас 15 оны дотор шийдвэрээ гаргана. Хэрв зөвшөөрсөн гэж үзвэл шууд систем буюу үнэт цаасны төлөвлөсөн хадгаламжийн төвдөө бүртгүүлнэ. Хэрв үнэт цаас гэж нэрлэж байгаа бол энэ үнэт цаасны төлөвлөсөн хадгаламжийн төвдөө бүртгэх ёстой байдгийг. За ингээд системд бүртгэсний дараа яаж ийн? Нөгөө системд бүртгэгдсэн 20 гаруй үнэт цаасны компаниуд буюу шууд оролцогчдод зөвхөн тэр үнэт цаасыг мэдээллийг авч хараад тэр хувьцааг авах уу авахгүй юу гэдгийг шийдвэрээ гаргаж байна. Өөрөөр хэлбэл зах үүсэж гин гэж ойлгож байна. Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хариуцж байна. Тэд үнэт цаасны бүртгэл болон арилжаатай холбоотой ашиг сонирхлыг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, арилжааны ил тод байдлыг хангах, үнэт цаас гаргагч компаниудын мэдээллийг нээлттэй болгох зэрэг үүргийг хэрэгжүүлнэ. Харин санхүүгийн зохицуулах хорооноос биржийн бус зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох хууль журам зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох, арилжаанд оролцох эрхийг түтгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авна. Өмнө нь хаалттай бонд гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөрөнгө оруулагчтай танилцуулж андеррайтерын компаниар зуучлуулан зохион байгуулдаг байсан. Нэгдсэн бүртгэл мэдээлэлгүй явж ирсэн бол инхүү олон улсын жижигхэн дагуу биржийн бус зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт татах боломж нээгдсэн нь аж ахуйн нэгжүүдэд маш том боломж. Нөгөө талдаа тухайн бондыг авсан хөрөнгө оруулагч 2 дахь зах зээл дээр арилждаг болсон нь уян хатан байдлыг нэмэгдүүлсэн гэж биржийн бус зах зээл дээр анх хөрөнгө оруулалт татсан компани төлөөллүүд хэлж байна. Гэрэл финанс компаниг гүйцэтгэх захирал Сугар болд. За манай байгууллага нь биржийн бус зах зээлээс өмнө бол 2 удаа хаалттай бонд гаргаж байсан. За ингээ 3 дахь хаалттай бондоо бол биржийн бус зах зээлийн цанг зохицоод анхны бондоор гаргасан. За энэ зах зээл дээр гаргасан давуу тал гэх юм бол хаалттай бонд нь хөрөнгө оруулагч бондоо хөдөлтөж аваад хугацааны эцэст өөжөө хүртдэг.
тийм байсан. Энд ганц хамгийн давуу тал нь болохоор хөрөнгө оруулагч нь хон бондыг эзэмших явцдаа хоёр төгч зах зээлд бол арилжиж тэгээд энэ бондыг хөрвүүлэх боломжтой болсон. Энэ нь бол хамгийн давуу тал гэж бодож байгаа. Дээрээс нь бол биржийн бус зах зээлд бонд гаргаснараа хөрөнгө оруулагчдад нээлттэй манай компани мэдээлэл нээлттэй илүү ойлгомжтой болж гсэн баг гэж бодож байгаа. Биржийн бус зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчид оролцдог. Тийм учраас бонд гаргаж байгууллагад тул цаг хугацаа хэмнэж илүү хурдан хугацаанд хүссэн хөрөнгө оруулалтаа татаж авах ийм боломж олцоо бас нэгдэж гсэн байна. Биржийн бусад зах зээлд зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчид буюу тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан, банк санхүүгийн байгууллага, шаардлага хангасан хувь хүмүүс тухайн зах зээл дээр байгаа үнэт цаасанд хөрөнгө оруулах хуулийн зохицуулалттай. Тиймээс компаниуд бондын их усврээр ямар төсөл санхүүжүүлэх, ашиг орлого ямар байх тооцоо, хөндлөнгийн аудитын үнэлэлт дүгнэлтэд танилцуулаад барьцаа хөрөнгөний шаардлага бууруулах боломжж байгааг бид санхүүгийн нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Алтан Сүх хэлж байлаа. Төрийн байгууллага нь өөрөө зохицуултын журмаа гаргаад мэргэжлийн холбоо хажууд нь одоо зөвлөх маягтай байгаа үйл ажиллагааг нь хариуцаад тэгээд дээрээс нь одоо мэргэжлийн одоо андеррайтерууд компаниуд хамтарч ажиллаад ирэхээр энэ бол одоо санхүүгийн зах зээл дээр бол нэг том бүтээгдэхүүн үйлчлэл бий болчихж байгаа юм л та. Аж ахуйн нэгжүүдэд бол яа харахгүй хэрэгтэй. Яагаад гэвэл нэгдүгээр түргэн шуурхай нээлттэй гэдэг бол нэлээд олон бичих цаас зөвшөөрөл шаарддаг бол энэ хаалттай орчинд биржийн зах зээл дээр бол харьцангуй одоо бага шаардлага, бага зардал, одоо богино хугацаа, бага хугацаанд ингээд мөнгө хөрөнгө босгох чаддгаар давуу талтай байна. Ерөөсөө нөгөө хөрөнгө босгоно гэдэг бол өөрөө заавал барьцаа хөрөнгө шаарддаг шүү дээ. Одоо арилжааны банкнаас одоо санхүүж татныг бол заавал одоо барьцаа тавиад шүү дээ. Тэгвэл энэ бол харьцангуй нөгөө барьцаа одоо тавилгүйгээр одоо үйл ажиллагаагаа одоо сайн одоо тайлан сайн үзүүлэлт бүхнээ одоо үзүүлж харуулад тэгээ санхүүжил босгож байгаагаар амар шимтгэлийн өвчгс харьцангуй хамаагүй баг. Бид санхүүгийн нэгдэл 13% хүүтэй 1 жилийн хугацаатай 1 тэрбум төгрөгийн санхүүжилт татсан байна. Холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд хүсэлт өгсөний дараа 2-3 хоногийн дотор санхүүжилтээ авсан гэдгээ хэлж байсан юм. Хөрөнгөний зах зээл дэх биржийн бусад зах зээлийг хөгжүүлэх гэрээг санхүүгийн зохицуулахаар үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой 2018 оны 9-р сард байгуулсан. Улмаар 4 жилийн хугацаанд бэлтгэл ажил хангаж 4 жилийн дараа буюу 2021 оны 9 сард сан цохиж арилжаагаа эхлүүлээд байна. Цаашид энэ зах зээлийг хөгжүүлснээр санхүүгийн зах зээл тэр дундаа хөрөнгөний зах зээлийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ. Энэхүү зах зээлийг хөгжүүлэхэд нэн төрөнд хөрөнгө оруулагчдынхаа бааз суурийг тэлэх алхам хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Одоо бид нэр юу гэхээр хөрөнгө оруулагчийнхаа баазыг тэлэх шаардлагатай байгаа. Энэ дээр юу ярьж байна вэ гэхээр бидний мэргэжлийн хөрөнгө оруулагч нар санал болгож байгаа бол хөрөнгө оруулалтын сангууд бидний ийш оруулж ирэх хэрэгтэй. Гэтэл одоо хөрөнгөний биржтэй бүртгэлтэй хоёр хамтын сан байгаа. Хаалттай хамтын сан байгаа. Тэгэхээр хаалттай хөрөнгө оруулалтын сангийн тухай бол хамтын сан жишээлбэл зөвхөн олон нийтэд нээлттэй одоо бондод хөрөнгө оруулнаа гэж заасан байна. Гэтэл энэ чинь мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын сангуудад энэ биржийн бас зах зээл рүү орж ирж энэ бондод бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжийг бид нэгт олох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ айгүй чухал зүйл байгаа. Нөгөөтэйгөр юу гэхээр дотооддоо бид нар бас өөртөө хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэх шаардлагууд байгаа. Жишээлбэл одоо юу гэдгийг тэтгэврийн сангууд байгаа. Одоо тэтгэврийн реформ гэдээ бид нар айгүй олон жил ярьж штэ тий. Тэгэхээр чинь тэтгэврийн реформыг хийж өнөөдөр хувийн тэтгэврийн сангуудыг бий болгож ээж тийм үү. Одоо энэ одоо зах зээл дээр гарч байгаа найдвартай үндэсний том одоо компаниуд өнөөдөр шунхлаа гаргаж ин тий MCS симпл гаргаж ин тийм үү. Тэнд чинь одоо том одоо банк бос салбарынхаа зах зээл тэргүүлэгчтэй нөгөө банк бос санхүүгийн байгууллагууд нь тэн дээр бондоо гаргаж ин Эрдэнэс тамд одоо хөгжлийн банк гаргаж ич юм Эрдэнэс тамдлахоо. Тэгэхээр тэр одоо үндэсний томоохон компаниудын бондоодоос хөрөнгө оруулалт боломжийг олох хэрэгтэй. Тэгэхээр тэтгэврийн сангуудыг яаралтай бий болгох хэрэгтэй. Тэр чинь мэргэжлийн хөрөнгө оруулагч нар. Иргэдүүд нь оролцож чадахгүй байж болно шүү дээ. 10 сая төгрөгийн орлогогүй байж бол. Гэхдээ иргэд нь юу гэхээр чинь тэтгэврийн сангаараа дамжуулж тэр нөгөө бондоодоос хөрөнгө оруулах боломжийг олгол тоо. Эсвэл тэр хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулж бондод хөрөнгө оруулах боломжийг олгооч гэж байгаа байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчдыгаа одоо баазыг бид нэр тэлэх хэрэгтэй. Сангуудыг нааш нь оруулж хэрэгтэй. Дээрээс нь юу гэхээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх хэрэгтэй. Өлзий энд ко капитал үнэт цаасны компани захирал Өлзий баярын яриаг сонсголоо.
Биржийн бус зах зээл дээр бонд гаргах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдэж байна. Энэхүү эрэлтийг хангахын тулд хөрөнгө оруулагчийн бааз суурь тэлэх, хамтын хөрөнгө оруулалтын сан болон тэтгэврийн сангуудыг хөрөнгө оруулах боломжийг нээх хэрэгтэйг уламжиллаа. Үүнд санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга төлгөөн дараах хариултыг өгч байна. Жижиг хөрөнгө оруулагч маань бас биржийн бус зах зээл дээрх бүтээгдэхүүн ямар хэлбэрээр оролцож болох вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ бол зах зээлийн мэрэгжлийн хөрөнгө оруулагч, мэрэгжлийн байгууллагуудаар дамжуулж бас хөрөнгө оруулалт их бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын сан ч юм уу тийм бусад байдлаар бол үтсийгээд байгаа биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох боломжтой байна. Санхүүгийн зохицуулах хорооноос цаашид яг энэ боломжийг илүүтэй дэлгэрүүлэхийн тулд Монгол улсад одоо хөрөнгөний зах зээл дээр шинэ тогтмол үүсэж байгаа хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа хамтын хөрөнгө оруулалтын сангуудыг энэ биржийн бус зах зээлийн үнэ цаасанд хөрөнгө оруулахын боломжийг нээж өгөхөөр үнэ цаасны зах зээлийн тухай хуулиар бол холбогдох өөрчлөлтийг оруулаад төсөл хэлбэрээр бүгдийг боловсруулаад дууссан байгаа. Одоо засгийн газраас өргөн барихыг хүлээж байна. Бидний одоо төлөвлөгөөгөр бол уг энэ хаврын чуулганаар өргөн бариад батлагдчих бол үнэ цаасны зах зээл дээр маш нэлээд томоохон өөрчлөлтүүд орно. Цаашид энэ зах зээл хөгжих. За ялангуяа биржийн бус зах зээл бас хөгжих юм бас их том боломжийг олгож байгаа даваа талд. Хамтын хөрөнгө оруулалтын сан болон тэтгэврийн сангуудыг биржийн бус зах зээлд оролцох боломжийг бүрдүүлэх үүднээс холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах саналаа засгийн газарт хүргүүлжээ. Энэхүү хууль эрх зүйн орчин бий болсноор иргэд сангуудаар дамжуулан биржийн бус зах зээлд оролцох боломж бүрдэнэ. Хөрөнгөний зах зээлээр дамжуулан гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Хамгийн гол шаардлага нь макро эдийн засгийн тогтвортой байдал, бодлогын тогтвортой орчин, мөн эрсдэлгүй бонд буюу засгийн газрын бонд дотоодын зах зээл дээр гаргах шаардлагатай. Засгийн газрын бондыг зөвхөн төсвийн зарлагыг санхүүжүүлэх зорилгоор гаргадаггүй. Зах зээл дээрх бусад их усүрүүдийн хүүг тогтоох зорилгоор улс орнууд гаргадаг. Энэ талаар сангийн яамны санхүүгийн бодлогын газрын дарга Сүхочроос тодрууллаа. 17 оноос хойш гаргаагүй. Тэгээд үндсэн шалтгаан бол бид нэр зах зээл дээрээ бол илүү зөвхөн нэг юм арилжааны банкуд одоо хамгийн их хөрөнгөтэй байгаа шүү дээ. Тэд нэр л ингээд оролцдог болсон схемтэй байсан. Тэгэхээр хүн дагж өсөөд бодлогын хүн нэмэгдэнгууд нөгөөх дахиад зах зээлийн бондын хүмүүс дагж өсөд 18 жилийн 18-19% хүрсэн байхгүй юу. Тэгэхээр тэр чинь буцаад тэр 18-19% хүүг төлөхийн тулд татвар төлөгчдийн мөнгөөр төсөв дээрээсээ хүү төлөхөр болно. Тэгэхээр энэ нь бол оновчтой хууль биш юм байна. Илүү урт хугацаатай тэгээ богино хугацаатай байгаа юм. Илүү урт хугацаатай бага хүүтэй мөнгөөр алдагдлыг санхүүжүүлэх гэдэг бодлогоор зогсоогоод одоо дид үтсээ илүү сайжруулна. Гэхдээ их хэмжээтэй бол гарахгүй багаагаар зах зээлийнхаа суур хөөг тогтоох зорилгоор илүү гаргаж явна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд дэлхийд дахин эдийн засгийн бүхэл үзүүлэлт уруудаж байхад Монголын хөрөнгөний зах зээл өгсөж байлаа. Өгсөхдөө суг өссөн он жилүүд байсан. Монголын хөрөнгөний зах зээл сүүлийн 5 жилд тасралтгүй өсөж байгаа нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл санхүүгийн 2 багнын нэг инхүү бэгчиж байгаа нь иргэд аж ахуйн нэгж нийгэм эдийн засгийн хөгжилд тус нэмэр болох зүйл. Монгол улсын санхүүгийн салбарын 95% нь банкнаас хамаардаг байсан бол энэ үзүүлэлт буурч 20 орчим хувийг банкны бус зах зээл эзлэх болжээ. Цаашид биржийн бус зах зээлийн хөгжлийг зөв замаар чиглүүлснээр санхүүгийн бүтэц эрүүл тэнцвэртэй болоход чухал нөлөө үзүүлнэ гэдгийг энэ салбарынхан онцолж байна. 8.11 нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хөрөнгөний зах зээлийн 2 дахь хаалга сэдвээр хүргэлээ. Бэлтгэсэн сэтгүүлч Баяр Жаргал, найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Сайн Тод.